Өргөжлөлн та бүхэнд нэг гэгээлэг мэдээг хүргэе. Монголд хагалгаанд орж эмчлэгдэх боломжгүй төрөлхийн зүрхний гажиг онцтой төрсөн хүү эх орондоо амжилттай хагалгаанд орсон байна. За хагалгааг улсын 3 дугаар төв эмнэлгийн зүрх судасны мэс заслын тасгийн эмчнэр Люксембургийн зүрхний мэс заслын зочин профессорын багтаа хамтран хийсэн байна. Ингэснээр Монгол эмчнэр тэдний туршлагаа суралцаж мэс заслын аргыг эх орондоо нутагшуулахад чухал нөлөө үзүүлэхээр үйл явдал болжээ. За мишидмаа зэрэмсэн байхдаа хяналтанд ороход хүүхдэд ямар нэгэн эмгэг шинж тэмдэг мэдрэгдээгүй. За харин төрөөд 7 хоногийн дараа шарлалтаас үүдэж эмнэлэгт хэвтэх үед зүрхэнд жижиг цорхоо ажиглагдсан байна. Ингээд өөрөөрөө нөхөгдөх боломжгүй тул 3 сартаар нь ирж үзүүлэхийг эмчнэр зөвлөсөн. За харин 3 сар хүрэхэд хүүхэд илт ядарч хөлрөх шинж тэмдэг илэрснээр зүрхний цорхоо томорч 2 болсон гэж онцлогджээ. Ер нь бол нэг олон эмнэлгээр явж үзсэн. Тэгээд төлбөр мөнгөний хувьд тэр жоохон асуудалтай. Тэгээд ер нь л гадагшаа хүн ер нь хүүхдээ ирүүл болох л бадна шүү дээ. Тэгээд аль болох сайн гэснийг байгаад тэгээд 3 дугаар эмнэлэгтээ ирж үзүүлээд яасан ч гаднаас баг ирж байгаа гэд тэгээд хаалганд орох боломж олцсон. Хүүгийн маань ингээд ирүүл саруулгаж өгсөн үнээр их баярлалаа. Өнөөдөр ихний хаалгаа гэхэд 4 сартай баруун хавдлын хос гарц гэдэг онцтой. Энэ 2 том судас нь баруун хавдлаасаа гарсан ийм гажигтай хүүхэд ороод амжилттай болоо сая сэхээр шилжүүллээ. Одоо миний ард бол 16 настай марфаны хам шинжгээд бас гол судас нь өргөсдөг төрөлхийн гажиг, генетикийн гажиг ийм онцтой гол судас нь 6 см гарантай болцсон ийм гүнд мэсэлт одоо дөнгөж эхэлж байна. За улсын 3 дугаар төв эмнэлгийн зүрх судасны мэс заслын тасагт жилд 500 хүн хагалгаанд ордгоос 200 хүүхэд байна. За тус эмнэлэгт хяналтанд байдаг хүүхдүүдээс Монголд эмчлэгдэх боломжгүй тохиолдол түгээмэл гардаг. Харин хамтарсан хагалгааг эх орондоо хийснээр хүнд онцтой хүүхдүүд гадагшаа зорих урсгалыг багасгаж олон гэр бүлд итгэл найдвар болж байгаа юм.